За өдрийн мэндэ би өнөөдөр та нарт нэг ийм аяллаа бичлэг оруулна. Саяхан би зүгээр нэг хоног салхинд гарчаад ирсэн гэх юм уу да. Тэгээд өнөөдөр би та нарт хэлээд өгье. Манай хүмүүс одоо сүүлийн үед Европын холбооны улсад их айлчлж, зөөлчж, зугаалж явдаг болсон юм лээ. Тэгэхээр энэ болгоон зэрэг Польшийн Закопане гээд цаны баазтай ийм хот байгаа юм. Гэхдээ бид нар бол яг энэ жил Европод цас айгүй бага байсан учраас цас үзэхэд ингээд цаны баазтай хот руу явсан. Гэхдээ ерөнхийдөө бол цас айгүй бага байна лээ. За энэ Закопане гээд Польшийн хот болохоор Словакийн зах юун дээр хил дээр юу гэдэг Татра гэдэг уулын одоо талд гэмээр юм уу. Тэгээ ийм өөрхөн амралтын газар байдаг. Бидний ерөөсөө нэг л хоногор яваад иртий. За ингээд жилд одоо нэг удаа салхинд гарч байгаа гэсэн үг л дээ. Тэ өөрөөр хэлэх юм бол за энд одоо энэ ингээд бидний юу яасан байр байгаа юм. Өсөж авсан байр. За тэгэхээр би та нарт түрүүнд нь ингээд хэлчихсэн тийм ээ. Би ер нь зочдлуулаасаа илүү ингээд байр хөслөд юм уу те ингээд өрөө хөслөд авах юм бол надад арай хямд төс юм аа ганц хоног гээд. Тэгэхээр энэ нэг 1700 1872 оны ч гэлээ те ингээд гадлаас нь харахад нөгөө ч юм модон байсан байгаа. Зөв дотор талд нь юу яатсан те засар хийсэн. За энэ болгон зэрэг тэр Закопане гээд хотын одоо төв гэсэн. Одоо энэ цаа талд нь харагдаж байгаа өндөр уул бол юу гэсэн те нөгөө Татра уул байна. За ингээд орчин энэ ийм манай байшингийн хажууд дээр хөөхөн жижигхэн ийм өсөн катогтой. Тэгээд ийм жижигхэн одоо хоёр давхар ийм байшингийн дээд талын давхарт нь бид нар байр хөссөн гэсэн үг ээ. За энэ болохоор яг ингээд цонхоор нь харагдаж байгаа байдал нь тий ингээд одоо энэ өрөө бидний өрөө би ер нь та нарт амьдардаг байр хөсөлдөг тухай ерөөсөн бичлэг оруулж байгаагүй. За энэ болгон зэрэг ер нь хитэн биш хүн амьдрах боломжтой юм санагдсан. Тэгээ цааталтай жижигхэн унтлагын өрөөтэй ингээ галтгоотой. За галтгоонд бол ерөөсөй байхгүй бүх юм ерөөсөй цай, кофе бүх юм нь ерөөсөй хангалттай тавигдсан. Тэгээд одоо жишээлбэл бүр эндээ ингээд хөөхөн хүүхдийн номын сан, том хүний номын сан, хүүхдүүдийн тоглодог тоглоомнууд ерөөсөй бүх юм хангалттай зөө. Миний энэ нэг байр хөслөхийн нэг онцлог нь бас юу гэвэл ер нь иймэрхүү байр хөслөд явж байхад бараг л худалчинд нөгөө зөө утаснаас эхлээл бүх юмнууд нь бүрэн хүний хэрэгцээтэй бүх юм тавигдсан. За одоо ингээд би өрөөнийхэн дотор талыг харуулж юм те энэ нөгөө Польшийн өөрийнх нь одоо үндэсний юу гэх юм уу да тэг үндэсний соёл гэсэн үг. За ингээд одоо ингээд ийм нэг юм одоо геномикаар ингээд сэтгүүлсэн ийм байр байсан. Айгүй хөөрхөн цэвэрхэн. Гадна талаас нь харахад бол дээр ийм байсан. Тэгээ дотор талд нь ороход бол айгүй гоё цэвэрхэн. За хоногийн 300,000 слот, монголоор бол 300,000 төгрөг. Гэхдээ дандаа ийм хямдхан байдгүйг бас үгүй. Яагаад гэвэл бид нэр одоо жишээлбэл олон хоног хайж агаад тэгээ нэг завсрын нэг хоног мөн 2 хоногийг авдаг. Яагаад гэвэл одоо өчигдрийн нэг хүмүүс яваад тэгээ дараагийн хүн 2 хоногийн дараа ирэх энэ дундлын 2-3 хоногн дээр 2 хоногн дээр 1 хоногн дээр үн ер нь хямд байдаг. Тэгэхээр та нар энэ тэнд явж байхдаа тэрийг бас бодолцож байр хөслөх юм бол хямд авдаг. За ингээд энэ мэдээж хэрэг цонхоор нь харахад болоо айгүй гоё тийм байрлал нь үнэхээр гоё. За ингээд эхний ирсэн өдөр одоо энэ дээд давхарт нь хүүхдийн өрөө маягтай энд нь хүүхдийн тоглоом зөндөө юм тавигдсан байна лээ. За одоо бид нэр ингээ хоол идэхээр галгашаа гарч байгаа. Харьцан 3 цаг гармаа шиг сайхан байсан. Энэ чинь болохоор зөөлчний хот болохоор ерөөсөө бүхэл ерөөсөө ресторан дэлгүүр кафе ерөөсөө ингээд тий ер нь бол хаа явсан газар зөөлчний хотод нэг иймэрхүү байдаг шүү дээ тий ер нь оршин суугчдаа сайн илүү жуулчд ихтэй. Тэгээд эднэрт л зориулсан. Би бол энэ Закопаныг бодож байхад өнгөрсөн жил явж байхад л энэ явуулкны чимэглэлтэй 100 явж байхад л явуулкны чимэглэлтэй. За энэ хоол нь за нэг 5 хоол нэг ойролцоогоор 42-оос 51,000 байсан. Тэгээд яг хөө миний бодлоор жоохон бодолтой худалдаж авахгүй бол тавгандаа бол мангар их том их юм биш үү? Нэг хүнд бол ихтмээр энэ ресторан байгаа юм бистро гэсэн тийм. Тэгэхээр ихтмээр юм байл шүү. Ер нь бол жоохон бодолтой авахгүй бол өвн төлөөд авчдаг. Тэгээ нөөцгөө барахгүй юм болдог. Тэгэхээр хоёр хүний дунд нэг том тавг хоол авчмаар юм бил. За ингээд амралтын хотууд ийм нөгөө тоглоомны ийм одоо гудамжинд
иймэрхүү юм зөндөө байдаг шүү дээ. Ингээд тоглоом нөгөө шүүрж авдаг. За энэ бол аль ч л одоо жуулчны баазууд тоглоомын газар байж гэсэн. За одоо ингээд энэ одоо ингээд орой болоод бид нэр Закопаны одоо шөнийн гудамжаар явж байгаа гэсэн. Тэгээ ерөнхийдөө одоо ингээд шүнжэнгөө шөнийн амьдралтай. Ер нь бол хаа газрын жуулчны хотууд шөнийн амьдралтай. Тэгээ одоо энд явж байгаа хүмүүс баг оршин суугч гэхээсээ илүү багын хөдөлчин 70-80% жуулч. Тэгээд ерөнхийдөө бол агаар их гоётой. Тэр өндөр уул, тэгээ өндөр ингээд одоо агаарын цэвэршилт бол ерөөсөө дэндүү гоё. За бид нэр болохоор мэдээ цанаар булгаагүй, цааны баазууд нь хиймэл цастай юм байлээ те өндөр. Тэгээ бид нар бол гол нь цааны баазууд нь очоогүй. Тэгээ бидний зорилго арай өөр байсан. За одоо ингээд энэ яг өөрийнх нь төв байгаа. Тэгээ ер нь бол энэ жижигхэн юм байшин хүслөө байр өөрөө хүслүүд нэг ганц хоног ингээд яваад ирэхэд юм их зүгээр байдаг. За бид нар ингээд хончоод маргааш өглөө бид нар 1-2-3 км-ийн зайтай байдаг халуун аршаан руу явж байгаа. За энэ юуны Польшийн энэ уулын хотод бүгдөө терма бассейн гэх халуун устай аршаантай байдаг. Манайхаар бол одоо шагалжуугтай аршаан гэсэн үг юм уу да тийм ээ. Тэгээд тэр аршаанууд нь градус нь бараг 30-аас дээш. Тэгээ гадаа бассейн. Тэгээд дотроо болохтой зэрэг одоо нөгөө манайхаар хүртэ болсон бассейн гэдэг нь тавстай болсон бассейн нэгсэндээ имчилгээний бассейнүүд байдаг гэсэн. За тэгээд энэ юуг би өнгөрсөн жилийн бичлэгэн дээр яг нөгөө нэг тэр бассейны гадна тал нь яг ямар байх вэ гэдгийг та нарт харуулсан байгаа. Тэрийг энэ доотлол байгаа би линкийг тавьчин тэр бичлэгнээс үзээрэй. За өнөөдөр болохоор би энэ нөгөө үнийн тэр өөр одоо ямар нөхцлүүд байна вэ гэдгийг та нарт хэлж өгье гэж бодлоо. За одоо энийг гадна талаас нь харахад нэг юм. За ингээд энэ болохтон зэрэг дээд талдаа 3 давхуртай бассейн, тэгээд спа салон, тэгээд массаж хийдэг газар. Тэгээд 2 давхар, 1 давхар нь бол тэр чигээрээ одоо энэ байшингийн цаа талд ерөөсөн гадаа байдаг бассейн байх юм шүү дээ. Бассейн нь өөрөө нөгөө халуун устай учраас гадаа бол даарна гэсэн ойлголт байхгүй. Тэр тусмаа бид нэрийг оцсон өдөр цаг ахаар их сайхан байсан. За тэгээд яг нөгөө эрүүлжий тэгээ одоо нэгэсэндээ давстаа усан дорыг хөртөө усан дорыг ил дотор талдаа. За надад болохоор гадаа нь айгу гоё санагддаг. Тэгээ гадаа ингээд уур савсан халуун аршаа гэсэн. За ингээд энэ болохтон зэрэг ингээд 3 цагийн одоо хамгийн нэг юм 3 цаг л ор. 3 цагийн 100 өслөө. Халан гэтээ өөр терминууд бас байгаа. Өөр нөгөө халуун аршаантай ийм бассейнууд нь бол 72-оос 100,000-аас 100,000 3 цаг. Гэхдээ 3 цагтаа бол бас ингээ 3 цаг усанд орчих бас амар ядард юм байл шүү. Тэгээд яг нөгөө нэг айгүй сонирхолтой юм нь төрсөн өдрөө яг таарсан хүн болохоор юу яадаг юм бэ? Нэг өслөө 1,000 төгрөг тийм. Тэгэхээр чинь бас юмыг яаж мэдэх вэ? Та нар Европод явж байгаа ямар нэгэн одоо бассейн, ямар нэгэн юм амралтын газар бас интернет дээр төрсөн өдөр таарах юм бол интернетээс тэгээ хаана тийм одоо урамшууллын юм байна гэдгийг олоод харчвал бас зүгээр юм билээ дээ. Бид нэр энэ жил мэдээгүй байсан. Тэгсэн чинь харин төрсөн өдрөө ерөөсөө бүх бассейн, бүх саунд нь бүгдөө юу яадаг? Нөгөө өнгөө ордог ийм үйлчлэг байдаг юм байна. За бусад тохиолдолд бол яг 72-оос 100,000 төгрөг. Энэ бассейнууднаас саун нь болохоор тустай үнэтэй. Саун нөгөө орж гарсан юугаар тийм минутаараа өмнөд. Тэгэхээр бол саун бол бидний бассейнд орох үнэнд орохгүй байх юм шүү дээ. Тэгэд Европын улсуудаар явж байхад ийм саунууд нь гол бүлэг бас нөгөө нүцгэн ордог байдаг шүү дээ. Тэгэхээр бас манайхан хараад тасаагүй байж болох юм тийм. Гэхдээ нүүр гар найлчиртай явал болоод байдаг. Тэгээд тийм учраас саун бассейнээс яг тустай үнэтэй байх юм шүү дээ. За ингээд ийм нэг хоногийн амралтыг харууллаа. Нэгдүгээр хүмүүс энэ амралт руу юу гэж явдггүй гэвэл цаанаар булгах юугаар канкигаар одоо юу гэдэг чаргаар булгах гэж явдаг. Нөгөө талаар ийм халуун аршинд орох гэж явдаг. Тэгээ ерөнхийдөө бол ингээд
ийм газруудаар явж байхад одоо тэгвэл нэг сонголтууд айгүйх бий. Одоо жишээлбэл ийм бассейн гэтэл ганцхан том биш, өөр таан зөндөө ийм 3 4 газрууд те их олон газруудаас биднэрт одоо байранд маань ойр юу вэ? Замд яг бидний буцах замд яг хаана вэ ч гэдэг юм үү те тэрийг тааруулж явах хэрэгтэй баг. Тэгээд бас нөгөө л халуун аршаанд орсны дараа одоо жишээлбэл өглөө цагаар халуун аршаанд ороод гарсны дараа бас юу гэдэг те бие сайн бодохгүй бол тэрний дараач бас өвчлөх ханиг өрөх хоолой өгдөгийн зөмрийн болдог. Тэгэхээр болж игэл яг замд гарахынхаа урдлын өдөр нь бассейнд орчоод тэгээд маргааш нь одоо зугаалахаар зохицуулахгүй бол те би дөнгөж ирчээд маргааш одоо оройн ханиг хүрсэн гэмтдэг тий. Тэгэхээр бас тэрэн дээр жоохон бодолтой байгаарай. За тэгээд өнөөдөр миний энэ бичлэг дууслаа. Танд бүгдөөнд нь амжилт хүсье. Тэгээд дараа ингээд ийм бичлэгнүүдийг одоо дуутаа оруулахыг хичээнэ. За баяртай бүгдэнд нь амжилт.